Монгол улсын хөдөлмөрийн баатар Олимпийн аварга Найдингийн Төвшинбаяр маань улс төр төл тавилаа. За тэгээд мэдээж олон нийтийн сүлжээ улаацлаад оволзож эхэллээ. Хөөхий хүүгийн толгойг энэ мужийнх мөн цай угаалаа та гэж ирээд л. Гэхдээ манай улс төрийн дүүхэнд Олимпийн медальт Дархан аварга Мөнхбат Баян мөнх нар эгзэгтэй цаг мөчөд төр түшилсэж байсан юм. Түүнээс гадна Олимпийн аварга маань хэрэгтэй үед нь Монгол улстай хүчин зүтгэн энэ Монгол орныхоо төлөө юу ч байсан хийнэ гэж хэлсэн байдаг. Ер нь спортод амжилтаа гаргасан улсууд тодорхой хугацааны дараа улс төрлөө маш их орж байна л да. Та ер нь цэл залуухан энэ хүн энэ их оргилд хүрлээ. Тийм их орныхоо төлөө гавьяа байгууллаа. Ер нь энэ улс төр гэдэг юм руу орох зорилго бодолтой байдгүй. Тэггүй. Тийм бодол байхгүй шүү дээ одоохондоо. Тий. Яг зүгээр Монгол улсын төлөө хэрэгтэй зүйл байвал тэр юу ч хамаагүй хийнэ. Хамаагүй. Тийм Монгол улсын төлөө л одоо хэрэгтэй зүйл байвал одоо энэ жоохон бие тэрэнд зориулахад бэлэн байна гэсэн. За ерөнхийдөө ийм л байна. Тэр хэрэгтэй цаг нь ирээд Олимпийн аварга маань өчүүхэн бие улс орондоо зориулахар шийдсэн энэ босоо. Одоо тийм үг байгаа шүү дээ. Тэр айж ивэл дэвжин дээр бүү гар гэж. Манайхны одоо жодогийнхны дунд ярьдаг үг. Ерөөсөө ир зургийн та айвал дэвжээр бүү гараарай. Тэгэл одоо хасвар зам байхгүй. Наа нэг иймэрхүү. Та нарын орилсон орлоогүй энэ хүн шийдснээрээ л яв.